Сайн байцгаана их үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизэн MNB спорт сувгийн уран бүтээлчид, инженерийн техникийн ажилтнууд үзүүлж байна. Та бүхэндээ амралтын өдрөөр бэлтгэн үзүүлдэг уламжлалтай спорт таны амралт нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг төлөвлөе. Нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар бид Унгар улсын Будапешт хотод болсон усан сэлэлтийн 25 метрийн бассейны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тоймлон хүрэхээр бэлтгэлээ. За энэ удаагийн тэмцээнд Монгол улсын баг тамирчид эх орноо төлөөлөн оролцоод ирлээ. За өнөөдрийн тоймыг Монголын тамирчид хэрхэн оролцсон талаарх уралдааныг тайлбарлахаар манай студид усан спортын дасгалжуулагч Дэмүүл хүрэлцэн ирээд байна. За хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээн 25 метрийн бассейны дэлхийн аварга гэж бас сондгоо жилүүдэд, дэгш жилүүдэд 50 м болоод 25 м гэж тусдаа зохиогддог онцлогтой. За энэ жил бол 25 метрийн бассейны дэлхийн аваргын тэмцээн Унгарийн Будапештэд боллоо. Тэмцээн ямар онцлогтой болов? За энэ удаагийн тэмцээн маань нийт ерөнхийдөө Монгол улсаас 4 тамирчин, за 3 дасгалжуулагч, за шүүгчийн бүрэлдэхүүнтэй хүн, за мөн MNB телевизийн одоо сурвалжлагч ах маань бидэртээ цуг явсан. Маш том баг бүрэлдэхүүнтэй явлаа. Тэгээ энэ мод бидэрч их маш таатай байлаа. Мөн энд одоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маань өмнөх дэлхийн аваргуудаас хамгийн их тамирчин орсон дэлхийн аварга болж үзлээд тэгээ дээрэс нь энэ дэлхийн аварга маань та бүхэн үзсэн бол хамгийн их рекорд дэвцсэн буюу энэ дэлхийн аваргын 5 хоногт дэлхийн 30 рекорд дэвтгсэн маш сайхан дэлхийн аварга боллоо. Сондгоо жилүүдэд 50 м-ийн, дэгштоотой жилүүдэд 25 м-ийн бассейны дэлхийн аваргын тэмцээн тохиож байна уу? Дандаа ерөнхийдөө 24 он буюу дэгштоотой жилүүдэд 25 м-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, сондгоо жилүүдэд болохоор 50 м буюу арай урт бассейны дэлхийн аваргын тэмцээн болж байгаа. Дараа жил 25 он Сингапурт 6 сард 50 м-ийн дэлхийн аварга болохоор төлөвлөгдсөн байна да. За энэ жил усан сэлэлтийнхний хувьд, усан спортынхны хувьд хамгийн томоохон тэмцээн явагдсан жил энэ бол Олимпийн наадам. Олимпийн жил гэдгээр бас их онцлогтой байсан баг. Энэ жил манай ихэд манай Монгол улсаас Олимпийн наадам буюу манай одоо хүндрэлтний хамгийн том спортын наадамд манай усан спортоос 2 тамирчин маань очиж оролцсон. Батбаярын их хүслэн, Батбаярын их тамир маань. Тэгээ очиод хоёулаа Монгол улсынхаа дээд амжилтыг одоо шинжилэн тогтоогоод ирсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө манай Монгол улс одоо ингээд 2000 оноос хойш буюу нийт одоо бүх олимпиад ингээд оролцоо явж байна. Тэгээд 2000 оноос оролцож байгаа бүх олимпиад маань одоо ингээд нийт оролцож байгаа олимпиад тамирчид маань ингээд олимп болгон дээр амжилт нь дахиад явж байгааг ингээд харахад бол манай усан спорт маань нэгд газараа зогсоогүй байнга хөгжиж байгаа маа гэдгийг одоо би харж байгаа да. Унгарийн Будапешт хот усан сэлэлтийн дэлхийн аваргыг ер нь хэрхэн хүлээж авав? Ер нь олон төрлийн тэмцээнийг, олон төрлийн дэлхийн аваргын тэмцээнийг хүлээн авч зохион байгуулж байгаа улс Будапешт хотын хувьд бол бас ер нь олон төрлийн тэмцээнийг хүлээж авч байна шүү. Тийм, Унгарт бол өмнө бол залуучууд дэлхийн аварга болж исэн, дэлхийн аварга бас болж исэн те. Ерөнхийдөө Унгарийн одоо Дунай арена гэдэг буюу тэр том усан спортын цогцлбор маань одоо усан спортын бүх спортыг одоо тэнд дээр хөгжүүлсэн, усан спортын бүх спортыг тэнд дээр тэмцээн оролдоныг авах боломжтой маш том одоо Дунай арена буюу том юм одоо усан спортын одоо танхим байгаа. Тэгэхээр одоо бидний хувьд дэлхийн аварга гэдэг бол энэ жилдээ бол хамгийн том тэмцээн, Олимпийн дараа харах том тэмцээн учраас маш сайн бэлтгэлтэй, айлгах зохион байгуулалттай маш сайн явахыг хичээж байгаа. Тэгээд тэрийгч дааж хичээсэн. Тэгэхээр бидний одоо хүлээлт буюу одоо тэмцээн маань маш сайхан өндөрсөн гэж бодож байна. За тэмцээнийхээ тайлбартаарай. Будапешт 2024 усан сэлэлтийн 25 м-ийн бассейны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. За дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн хэсгээс төлөвлөж байна. Нээлт маань их гоё болсон. Бүх тамирчид маань ерөнхийдөө заалыг тойрж суугаад, үзэгчтэйгээ тойрж суугаад, за усан спортын World Record гэсэн ерөнхийлөгч Хүсээн маань одоо ерөнхийлөгч маань хурж иж ингэж үгээ хэлээд тэгээд дэлхийн аваргын одоо үгээ хэлж байхдаа энэ дэлхийн аварга маань хамгийн олон улсын хамгийн олон тамирчид орж байгаа дэлхийн аварга болж байгаа гэдгийг бас онцлж хэлж ирсэн. Тэгэхээр одоо энэ дэлхийн аваргатаа ерөнхийдөө одоо Америкийн нэгдсэн улс том улсууд маань маш их сайн бэлтгэлтэй очсныг одоо би тэмцээнд дуусны үр дүнний дараа бол харагдах болно. Одоо энэ дээр бол ингээд Хүсээн үгээ хэлээд дэлхийн аварга нээж гин. За олон улсын албаны ерөнхийлөгч болон ус зохион байгуулах орны албаны хүмүүс үгээ хэлээд албан ёсоор нээж байна. Олон улсын албаны ерөнхийлөгч Кувейт улсын иргэн үү? Кувейт улсын иргэн байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ дэлхийн аваргын одоо энэ Дунай арена буюу энэ заал маань өмнөх дэлхийн аваргуудаас бидэрт хамаагүй өөр санагдсан дотоод заслууд нь те. За тэгээ тухайн улсын маань тухайн хотын Унгар улсын Будапешт хотынхан онцлог болгосон тэр нөгөө нэг залгааны гүүрийгээ ингээд тавьсан те. Ерөнхийдөө
заалны юм чимэглэлд маш гоё харагдчихсан. Анх бол за бассейн маань 25 метрийн замтай 25 метрийн урттай нийт 9 10 замтай байгаа. 0-оос эхлээд 9 хүртэл 10 замтай байдаг. Тэгээ ерөнхийдөө ингээд бид нэр 10-аас 15-ны хооронд тэмцээнтэй байсан. 8 нь бид нэр ерөнхийдөө өнгөрт очиж Батболд багш, Баяр сайхан багш. За тэгээд миний бигээд 3 тасгалжуулагчтай 4 тамирчинтай нэг одоо шүүгчийн зөвлөлийн үнэтэйгээ тэгээд мэдээж эмэн бидлүүзийн одоо сурвалжлагч ахтайгаа бид нар цуг явах маш сайхан байсан. Тэгээд одоо энэ дээр бол манай Баяр багш мань харагдаж байна. Баяр багш минь шавн сугар гэж усан спортын мастер тамирчтайгаа явсан. За сугар марл хоёрын хувьд бол энэ тэмцээнд анх удаа дэлхийн аварга үүсчээд ирсэн байгаа. Тэгээд энэ хоёрт маань маш том одоо түлхээ сэтгэл зүйд нь маш том зорилго болсон болоо гэж би бас хараад байгаа. Олон тамирчид вэ. Усан сэлтийн олон жилдэг тамирчид. Тэр дотоос ерөөсө 4 хүн тамирчин их орноо төлөөлж оролцсон байна. Энэ тамирчтай ер нь дэлхийн аваргад оролцох болцлыг ер нь хэрхэн шалгаруулж оролцоолоо. Ер нь дэлхийн аваргад манай усан спортыг манай Монголд гэлтгүү одоо олон улсын FINA буюу World Aquatics-ийн дүрм гэж байдаг л да. Дэлхийн томоохон тэмцээнд орж байгаа тамирчид маань дэлхийн аваргын A, B цаг буюу стандарт цагийг нэг бол биелүүлсэн байх ёстой. Нэг бол биелүүлээгүй улс бол тухайн B цагт хамгийн ойр өндөр FINA point-той тамирчин маань явах ёстой гэсэн. За энэ хөдөлгөөний аваргад бол өнөөхдөө бол олон улсын жирийн мастер эрхэс маань FINA point-ээр өндөр байсан. Эрхэс маань одоо Америкийн нэгдсэн улсад бэлтгэл хийж байгаа учраас энэ дэлхийн аваргад ирэх боломжгүй байна гэд одоо өөрийн хүсэлтээр боломжгүй хэлсэн. Мөн олон улсын жирийн мастер их хүслэн маань мөн адил боломжгүй Америкт болох боломжгүй хэлээд дараагийн 2 тамирчин маань эрхээ авсан байгаа. За энд бол спортын мастер марл одоо 100 м өврөөр дарах сэлтээр сэлж байна. Тухайн тамирчин маань одоо Америкийн нэгдсэн улсад бас бэлтгэлээ хийж байгаа. Америкийн нэгдсэн улс шууд одоо улсаас шууд Будапешт ирсэн байгаа. За тухайн тамирчин маань минут 0.008 гэсэн амжилтыг одоо гараандаа үзүүлсэн. Өөрийнх нь бас одоо өндөр амжилтуудын нэг байгаа. Марлын маань одоо өөрийнх нь одоо чадамж нь бол ерөнхийдөө ажиллах чадвар их сайтай. За суух тийм үү 100 м-тэй суух мэдрэмж аяг бага авдаг ажиллах чадвар сайтай нэг юм хөдөлгөөний одоо эвсэл сайтай тамирчин байгаа. Залуу тамирчин байна. Залуу тамирчин анх удаа дэлхийн аваргад явж байгаа. Өөрт нь бол маш том одоо зорилго болсон байх гэж бодож байгаа. Өөртөө ч бид нарт бас хэлжсэн том туршлага болж байна. За ингээ марл маань гараандаа 6-аар оршиж байгаа. За гараандаа бол нэгээр орсон байна. Нэгээр орсон байна. Яг үндсэн дүнгээрээ бол минут 0.008 гэсэн амжилтаар гараагаа дуусгасан байгаа манай марл. Гараа бол жоохон ихэндээ яг сандарч исэн. Тэгээл хажуудлынхаа ойр зөрний хүүхдүүдтэй тэгээл ярьж байгаа л тэгээл гарцсан чи ерөн сандралгаа яг болоо тэгээл алга бол. Би бол техник арай сайжирсан л гэж бодож байгаа. Тэгээд ганц асуудал байсан нэг шинэ усны хувц аваад тэгээд жоохон том байсан болохоор тэгээд дотор нь ус ороод тэгээд жоохон эвгүүлсэн. Одоо залуучуудын дэлхийн аваргаар бол арай том тамирчтай ер нь би бол харж байгаагүй. Ер нь жоохон арай өөр төвшин тамирчтай. Одоо энэ ч олонгуудаа бүр ингээд дэлхийн аварга олимпийн тамирчдыг хараад тэгээд техникийг хараад ер нь хэрхэн сэлдэг энэ харах үнэхээр өөр байгаа. Олон улсын тамирчдыг хараад олон улсын тамирчдын одоо ингээд техник яаж сэлж байгаа хэрхэн бэлдэж байгааг харснаар би одоо ингээд ирээдүйд орох том тэмцээнүүдэд ер нь бас туслах байхаа л гэж бодож байгаа шүү. Анх удаага оролцоод бас гараандаа төрүүлнэ гэдэг бас их урам хайрлсан байх томхойн төлтөллөө. За манай Батбаярын их тамир энэ жил Парис Олимпиадад оролцсон төрсөн эгчдөө хоёулаа оролцлоо шүү дээ. Тий, одоо энэ дээр бол манай их тамир маань гараандаа гарахтаа ерөнхийдөө бэлдээд бие алалтай хийж байгаа байдал байна. За их тамирын хувьд бол ерөнхийдөө Олимпийн наадмаас хойш бол хэсэг хугацаанд жоохон амралт авсан. За түүний дараа дэлхийн аваргын зорилгын бэлтгэл рүү шууд орсон байгаа. За тэгээд их тамирын хувьд бэлтгэлдээ ерөнхийдөө өөрийнх нь хувь хүний хувьд бол маш шаргуу хүн байдаг хүүхд учраас одоо тэмцээнд яваад ойлголцох за бэлтгэлийн одоо хийндээ одоо замичааныг өгдөг те би миндээ ийм хийх ёстой гэдэг маш сайн ингээд зоригтой явж идэг учраас ажиллахад маш амар тамирчин.
Тэгээд бид хоёрын хувьд бол яг 100 м өвөр, 200 м өврийн өвөр далах сэлэлтээр одоо уралдахаар Будапешт хотыг зорьсон байгаа. За Дэмүүл дасгалжуулагчийн маань Шав. За Инх Тамир маань. Инх Тамир маань одоо гараандаа гарч байна. Одоо энэ 100 м хизэнээс Дэмүүл багш нарын бэлтгэл хийж байна. За бид хоёр одоо яг 2018 оноос цуглалт хийлээ явж байгаа. Өмнө нь бол Инх Тамир маань Бямсурын багш нар байсан. За тэгээд 18 оноос орчин swimming club байхад нь би яг клубт н ороод тэгээд Инх Тамиртайгаа 18 оноос одоо 25 он 7 жил бараг болж байна да. За Инх Тамирын хувьд бол ингээд 100 м өвөр далах сэлэлтийг голын замаар гарсан. За энэ хүү дэлхийн аваргын онцлог нь болохоор ерөөдөө өмнөх хүмүүтгэлийн аваргууд нь голын замаар мундаг өндөр цагтай тамирчид гараад хоошоогоо ингэж нэг юм одоо завхрууга цаг нь аяга бага цагтай тамирчид гардаг байсан бол энэ дээр бол урьдчилан гараанууд бол бүх тамирчдыг хооронд холилсон байсан. Тэгэхээр тамирчингийн хувьд бол сайн цагтай тамирчидтай нэг зэрэг гараад яг голын зам дээр гараад явна гэж цаг нь ахих маш том боломж байдаг. За энэ хүү тамирчин маань гараандаа гарч дууссан байгаа. Нийт 49 секунд 65 дойлтой тамирчин маань гараагаа дуусгасан. Дасгалжуулагч миний хувьд өөрийн тамирчдын маань хувьд бол энэ ихэд маш сайн амжилт гаргасан гэж үзэж байгаа. Энэ тэмцээн маш олон хүн орж исэн сая харахад тэгээд уралдагч нар бол мэдээж бүгд амар сайн байсан. Өмнө таньдаг байсан хүмүүс байсан, таньдгүй хүмүүс орж ирсэн. Тэгээд ер нь бол ингээл тэмцээн ингээ явах тусам бүх тамирчдын чансаа ингээл би сайжтайгаатай адилхан бус хүмүүс сайжраад ер нь тэгээд тэмцээн болгонд сайжирч байна. Тамирчид сайжирч байна, цансаа сайжирч байна. За ингээд гарааны дараа бол манай Монгол улсын тамирчдыг маш амархан ойрхон нэг допингийн шинжилгээ авдаг. Тэгэл одоо гайгүй өндөр амжилт гаргахтай амжилт нь ингээд ахих болгонд манай Монгол улсын тамирчдыг өмнө дэлхийн аваргын хөслөнг Инх Тамирыг допингийн шинжилгээ байнга авдаг. Энэ удаа бас адилхан тэрийг авсан байгаа. Допингийн шинжилгээ авсан. Тий. За Ариун Тамир маань Батуулд багштайгаа би халаалтай хийж байгаа харагдаж байна. Манай Ариун Тамир энэ хүү дэлхийн аваргт маань 100 м араар далах сэлт, 200 м араар далах сэлт гэсэн хоёр одоо гараагаар 2 цаг уралдахаар очсон байна. Тийм 2 цаг уралдахаар Будапештийг зорьсон байгаа. Анхудаа дэлхийн аваргад анхудаа оролцож байгаа биш. Яа Ариун Тамир маань баг 3 4 дахь удаа дэлхийн аваргад орж байгаа шүү. Энэ тэмцээний явах юм бол өмнө нь энэ 2 удаа тэмцээнд орж исэн. Тэгвэл их тийм дотн мэдрэмж санагдаж байна. А дээрэс нь усандаа илүү танд тэгж дасгад арай хүн байлаа. Одоо хамгийн том зорилго гэх юм бол 2028 оны Олимпик зорж байна. Үүндээ зориудад яг өөрийнхөө одоо юун дээр алдж байгаа, ямар зүйл дээр өвшөө ахих боломжтой гэх болгон дээр илүү фокустаад тэгэхээр илүү сайн гэсэн зүйлүүдтэй явж байгаа. За энэ үеэр тамирчид тэмцээн уралдаанд оролцохын зэрэгцээ манай албаны төлөөлөгчид баг тамирчид маань бас албаны уулзалтууд хийсэн байна. Энэ бас олон улсын албаныхантай уулзаж байна. Хөгжлийн хөтөлбөрийнхэнтэй юу? Тий энэ болохоор Монголын нийт тамирчид болон дасгалжуулагчид маань бас албаны удирдлагууд маань World Aquatics буюу хөгжүүлэлтийн хилцээнх нь Vita гэдэг эмэгтэйтэй уулзсан. За энэ хүү уулзсан дээр бид юу ярьсан бэ гэхээр нийт манай Монгол улсын тамирчид маань ямар хөө төвшөнд байгаа байлаа те. За энэ нийт төвшөндөө байгааг тааштай бид яаж хөгжүүлэх вэ? За нийт Монгол нийт FINA-гийн World Aquatics-ийн хөгжүүлж байгаа хөтөлбөрт бид нар яаж хамрагдах вэ? За хамрагдахын тулд бид нар ямар юмыг хангасан байх ёстой гэдгийг бид нэр ярилцсан. Тэгээ Vita-гийн зүгээс бид нар манай Монгол улсын хөтөлбөрийг олон улсын усан сэлтийн холбооноос шаардж байгаа бүх юмыг Монгол улс маань маш сайн биелүүлж байна гэдгийг бас онцлж хэлжсэн. Тэгэхээр энэ дээр бол бид нэр нийт тамирчид маань ямар их боломж байдаг вэ те? Энэ олон улсын World Aquatics-аас бид нар ямар боломжийг Монгол улсын тамирчидтай бол Монгол улстай гаргаж өгөх боломжтой вэ гэдгийг бид нар маш их юмыг сонсож авсан. Тэгэхээр энэ маань бидний хувьд бол маш чухал уулзалт болсон байгаа. Тэгэхээр энэ уулзалтанд бид нэр аюул олон Инх Тамир маань Австралийн 1 жилийн хөтөлбөрт амрагдаж явах гэж байна. За тэгээд Монгол улстай $30,000 хөрөнгө оруулалт World Aquatics-аас авахар болж байгаа гэдгийг яг ийм том жишээгээр энэ уулзалтанд бид нар үр дүнтэй уулзсан байгаа. Монголын Улсын спорт сонирхогчтой холбооны үйл ажиллагааг бол бас өндрөөр үнэлсэн.
сайхан үйл явдал болж. Тэгээ манай одоо Монголын усан спорт тоногчдын холбооны ерөнхий нэрмж дарга их бадрах бас одоо бүх тайлангаа цаг тухайд нь тавиад бүх тайлангаа өгдөг учраас энэ тайлангийн одоо үндэслээд тиймэрхүү санал урамшуул өгд юм бэлээ. За улсын албаныхаа ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтай. Хүсээн. За манай усан спортын ерөнхийлөгч Хүсээн Кувейт улсын одоо иргэн байгаа. За нийт усан спортын бүх ганцхан усан сэлд биш те усан дайвинг, усан одоо синхрон сэлд гэдэг бүх спортын одоо хамарсан ерөнхийлөгч байгаа. За ерөнхийлөгчтэй бид нэр очиж уулзаж манай усан спорт маань Монголын усан спорт маань ямар төвшөнд байгаа вэ? Манай усан спортыг цаашдаа бид нар ийм байдалтай хөгжүүлэхийг зорж байгаа гэдэг зорилготой манай ерөнхий нэрмжийн дарга маань ярьсан. За тэгэхээр Хүсээний одоо ерөнхийлөгчийн хувьд бол манай усан спортыг Монголдо 9 сая хөгжүүлэхийн төлөө ганцхан усан спортыг биш дайвинг буюу задгаа усан сэлтийг хөгжүүлэхийн төлөө бид нар бас дэмжнэ гэсэн байдлаа бид бас илэрхийлсэн байгаа. Дараа жилийн 26 онд 25 онд болох 6 сард болох дэлхийн аваргад задгаа усан сэлтээр бас манай усан сэлтийн 52 тамирчныг дэмжиж дэлхийн аваргад оролцуулах одоо эрхийг бидний усан спортын зүгээс олгоно гэсэн бас сайхан мэдээтэй байгаа. За ингээд тамирчид зөвхөн тэмцээн уралдаанд орж урд сөрхөн зэрэгцээ. Бас ач холбогдолтой уулзалтуудыг хийсэн байна. За манай дараагийн тамирчин Сугар. За манай дараагийн тамирчин спортын мастер Сугар 100 м эмнэлгийн сэлд, 50 м эмнэлгийн сэлд дээр уралдах зорилготой байгаа. За энэ дээр бол манай Сугар маань сандарч гинүү сандрахгүй байна гэдэг тиймэрхүү сэтгэл зүйн яриа явж байгаа харагдаж байна. Тэгээ энэхүүдээ бол Яг тийм яриа өрнөсөн үү? энэ дээр бол сандарч гинүү гэдэгт өөрөө их сандраагүй юм гэсэн надад. Тэгээ төхөж ирснээр сандраад байгаа юм байна. Гэтээ айгуу тиймэрхүү хөрхөн яриа өрнөсөн. За манай Сугар маань гараандаа гарч байгаа 100 м мэлхий сэлд төрийн үндсэн өөрийн төрөл байгаа. За Сугар маань Монголдо бол мэлхий сэлд дээр маш дээгүүр ордог тамирчдын нэг. За тэгээд мэлхий сэлд дээрээ цаажин одоо ажиллах чадвар маш сайтай, гулгалт сайтай, одоо таталт болон жилтний тайминг сайтай тамирчин. За одоо ингээд сүүлийн 25 руугаа орж байгаа харагдаж байна. Өөрийнх нь цаг бол минут 5 явдаг. Бэс цаг нь бол за энэ дээр бас бэс цагаа явсан санагдаж байна. За 50 м-ийн маань дууслаа. Одоо дахиад 50 м үлдсэн байгаа. Одоо энэ дээр та бүхэн харж байгаа бол манай Сугарын эхний гарсан гарааных нь хурд бол 75 дээр жисэн ерөөсөө суугаагүй байгааг харахад бол тамирчин маань ерөөхдөө бэлтгэл жилдээ ер нь сайн хийсэн байгааг нь шинж байгаа. Энэ хөдөлгөөний аврагт бол маш олон тамирчид маань одоо Оросын холбооны улсын тамирчид маань одоо бас орсон гэдгээр онцлогтой. За Сугар барайндаа орж иж байна. Минут 5:02 гэсэн амжилтаар барайндаа орж исэн. Үндсэн цаг маань минут 5 явдаг. Тэгэхээр үндсэн өөрийнхөө цагийг бол ахиулаад ороод ирсэн манай Сугар. Ер нь л өөрсдийн хувийн дэд амжилт болоод улсынхаа дэд амжилтыг шинчилсэн амжилтуудыг манай тамирчид гаргасан байна. За энэ басын маань бие халаалтын басын. За ерөөхдөө Дунаа арена буюу басын маань 50 м-ийн 2 бассейнтай. За 2 бассейнаа 25-аар нь хуваагаад 25-ын 4 бассейнаар ингэж тусгаарлалт тавьсан байгаа. За ингээд бие халаалтын бассейн дээр тамирчид маань бие халаагаад за тэмцээний бассейн руугаа шилждэг энэ байдал нь харагдаж байна. Манай Баттул дасгалжуулагч харагдаж байна. Манай инхтрээ иргэсийн дасгалжуулагч. Баттул дасгалжуулагч маань туршлагатай олон жил ажилласан туршлагатай дасгалжуулагч. Бид тэр гэсэн одоо Баттул дасгалжуулагчаа сая одоо хүртэл сураад явж байдаг. За энэ хүү маань колрон буюу тамирчдыг дуудах хөрөлөө одоо байдлыг харуулж байна. За маань гараандаа гарахтаа орж байна да. 50 м өөрөөр дарах сэлт рүү гарахад бэлдсэн байна. Марлын хувьд бол 50 м өврөөр далах сэлт буюу 100 м үрэлсэн үндсэн төрөлд маань өврөөр далах сэлт. Өврөөр далах сэлт дээрээ ерөнхийдөө Монголдо фина поинтоор өндөр байдаг учраас энэ дэлхийн аврагт манай марлын хувьд оролцсон байгаа. За 8 дугаар зам дээр манай марл маань 50 м өврөөр далах сэлтээр гараандаа гарч байна. За Батсанлын марл. За марлын хувьд бол өврөөр далах сэлт ойрын зайдаа бол маш хүчтэй. Тэсрэл цайтай тамирчдын маань нэг. Тэгэхээр ойрын зайд бол ямар ч суулт байхгүй, ямар нэгэн одоо зууралт байхгүй орж ирдэг тамирчтай. За ингээд гараандаа гарч байгаа тамирчтай бол нэлээд ойролцоо орж ирж байгаа.
27 секундын амжилтаа 37 дойлын амжилтаар барайнд орж исэн. Гараандаа 8-д орж иж байгаа. Энэ нь бас манай Марлын маань бас өндөр амжилтуудын нэг байгаа. За сугар халаалтын бассейн сугар бие халаалтын бассейнд өөрийнхөө гараагүй өдрөө ерөөхдөө манай тамирчид маань энд одоо 2 гараанд гарч байгаа боловч дунд нь гараагүй өдрүүд байгаа. Гэхдээ гараагүй өдрүүдэд бид нар байнгын бэлтгэлийг хангаж, байнгын бие халаалтаа хийж, байнгын усныхаа мэдрэмжийг сайжруулж явах хэрэгтэй. Тэгэхээр яг энэ тухайн бие халаалт усныхаа мэдрэмжийг сайжруулж байгаа юмшлиг харагдаж байна. Марлын хувьд бол их цахилгаан бат сайтай. Өөрийнхөө зорилгыг тодорхойлсон мундаг тамирчин. За эрэгтэйчүүдийн гараа өргөжлж байна. Эрэгтэйчүүдийн гараа 50 м мэлхээс ил дээр манай сугар тамирчин маань 4-р гараанд дээр 4-р зам дээр гарахтаа бэлдсэн байна. За гараа гарлаа. Хойрын зайгд бол тамирчдыг ингээд анзаарах юм бол ерөнхийдөө ийм бусад холын зайн, дундын зайд явж тамирчдыг бодох юм бол илүү биеийнх нь хөгжил нараа илүү байдаг. Хойрын зайд огцом тесрэх шаардлагатай байдаг учраас тэгэхээр манай сугарын хувьд бол бас ерөнхийдөө биеийн хөгжлийн хувьд бол бас нэг ойрын зайд 50-100 м-ийн зайд сэлэхэр хөгжлийн биетэй тамирчин байд. Тийм түнд бол охирсон бие хөгжилтэй. Биеийн хөгжилтэй тамирчин. За Марлын дараа одоо сугар маань гараандаа дуслаа. Сэтгэл бол маш өндөр байна. Энэ бол одоо миний хамгийн анхны дэлхийн аврах шалгуур болж тэнцээ. Өмнө яг дэлхийн цом залуучуудын дэлхийн аврагт орж ирсэн ч гэсэн аль зохион байгуулалтаас арай гоё таа. Миний хувьд гэх юм бол зүгээр сэтгэл зүгэл илүү жоо хөгжүүлмээр санагдаад байна. Яг босод талаас нь хөгжүүлэх асуудал байгаа гэсэн яг голдоо сэтгэл зүгэл илүү хөгжүүлчих зүгээр гэж бодож байна. За энэ дэр бол их тамиртай хоёр гарааныхаа дундуур, за бие халаалтынхаа дундуур, гарааны өмнө ингээд иймэрхүү биеийн суллах маягийн юм байнга явдаг. Тэгэхээр яг тэр бие халаалтын зааландаа явж байна. Тамирчин маань ерөнхийдөө бие халаахаас өмнө эхлээд биеийн одоо нэг юм чилээ байдлыг гаргаж иж бие халаадаг бид нэр. За тамирчтайгаа бид нар яаж ажилладаг вэ гэхээр өдөр болгоны одоо бие халаалт болон бэлтгэлийнхэн ингээд бэлтгэлийн төлөвлөсөн байдаг. Тухайн бэлтгэлийн бид нар цаасан дээр бичээд өөрт наагаад өгчдөг. Тэгээ олонний дунд байдаг учраас за ийм ингээд ордод байх бас жоохон боломжгүй сонсогддог учраас бүх юм тодорхой бичиж өгөөл яг чухал юмнуудаа дундуур нь хэлж өгөөл явдаг гэсэн. Инх тамир маань одоо хизээ Австралиг зорих гэж байна. За инх тамир маань World Aquatics-ийн нэг жилийн хөтөлбөрөөр Австралиг 1 сарын дундуур зорих гэж байна. За өмнө нь бол Таиландын Танипура гэдэг усан спортын World Aquatics-ийн бас тийм усан сэлтийн камп байдаг. Тэнд 6 сар бэлтгэл хийсэн. Одоо World Aquatics-ийн development буюу хөгжүүлэлтийн хэлтсээс усан спортыг Монгол улсын усан спортыг өндөр амжилт гаргаж байгаа, өндөр нэрийг өндөрт гаргаж байгаа нийт тамирчтай тодорхой боломжуудыг олгоод их тамирт Австралид явах боломжийг одоо олгосон байгаа. 1 сарын дундуур Австралид зорих зорилттой байгаа. За инх тамирын 2 дахь гараа. Инх тамирын 2 дахь гараа 200 м өврөөр даалгах сэлт. За инх тамир маань 50 м өврөөр даалгах сэлт, 200 м өврөөр сэлт, 100 м өврөөр даалгах сэлтүүдээр ерөөдөө хийхтэй сэлдэг. Үндсэн тэрвэл маань өврөөр даалгах сэлт. За энэ дээр бол бит хоёрын тактик юу байсан бэ гэхээр эхний 100 м-ийг бит хоёр 51 секундээр туулаад дараагийн 100 м-ийг бид нэр 50 секундээр туулаад дараагийн 100 м-ийг бит хоёр нэг бас нэг 51 секундын туулах зорилготой байсан. Тэгээ нийт ерөнхийдөө минут 49-т орж ирээ гэсэн зорилготой байсан. Тэр 49 зорилгоо бит хоёр биелүүлээд орж ирсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ дээр ингээ харахад бол манай тамирчин бол олон улсын тавцан дээр ингээ гараад ирэхэд нийт тамирчдын усан спортын одоо дунд бол бас нэг дундуур орсон сайн амжилттай байгаа гэж бид нар бол хараад байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө 2000 оноос манай усан спорт маань одоо олимпиад орж эхэлсэн гэхэд үзэхэд бол өдөө нэг 25 жилийн турь манай усан спорт маань бас маш сайн хөгжсөн гэж бид дүгнэж байгаа. За энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд оролцсон тамирчдын амжилтыг ер нь хэрхэн дөгнөө? Одоо 2025 он шинэ он гарч байна. Ирэх жил ер нь хэр олон тэмцээнүүд төлөвлөд байна манай тамирчдын хувьд?
За саяны дэлхийн аваргын хувьд бол манай хоёр шин тамирчин маань дэлхийн аварт анх удаа орж үзлээ те. Энэ хоёр тамирчин маань маш том туршлага, маш том өөрт нь зорилго болж шинэ нэг одоо зорилготой болсон баг. Тэгээ энэ хүү тамирчид маань бас өөрийнхөө дээд амжилтыг үзүүлсэн, өндөр амжилт үзүүллээ. За манай өмнө дэлхийн аварт орж исэн, олимпиад орж исэн хоёр тамирчин маань бас маш өндөр амжилтыг үзүүллээ те. Энэ 24 он маань олимпиад дэлхийн аваргт бас одоо дотоодын олон тэмцээндээ маш одоо баялаг жил болж өндөрлөж байгаа. Тэгэхээр энэ жилдээ маань одоо усан спортын маань хувьд бол маш сайхан жил болж байна гэж миний хувьд бодож байгаа. За дараа жилд маань манай 25 оны дэлхийн аварга буюу 50 м-ийн лонг курсын дэлхийн аварга байгаа. Тэр нь 6 сард болно. За тэгээ залуучуудын дэлхийн аварга гэдэг дэлхийн том тэмцээнд байна. Дотоодын 3-4 тэмцээн байна. Тэгэхээр бас 7 сард бас оюутны наадам гэх том тэмцээн байна. Тэгэхээр энэ тэмцээнүүд маш олон том тэмцээн байгаа учраас маш одоо зорилго томтой шинэ жилээ өгөх гал бид байж байна да. Иргэжил дотоодын бас 2-3 томхон тэмцээн байгаа гэж байна. Тухайлбал ямар тэмцээнүүд? За мэдээж эдгэрчүүдийн улсын аварга маань 3 сард болдог. Эдгэрчүүдийн улсын аварга болон насан туршидын улсын аварга маань одоо 1 сарын 22-нд төлөгдсөн байна. За мэдээж одоо ерөнхийдөө цомын төлөв тэмцээн байна. Том 3 тэмцээн маань гэвэл те. За мөн клубын одоо нэрэмж тэмцээнүүд маань болдог. Тэгэхээр тус бут тэмцээнүүд маань бид нар байнга оролцоод явдаг учраас энэ тэмцээнүүдэд бид нар өндөр амжилт гаргаж иж 6 сарын дэлхийн аваргатай тамирчтай одоо явуулах хэрэгтэй авах байгаа. Одоо хөлийн чандад гадны улс орнуудад усан сэлтийн олон тамирчид суралцаж хичээлж байна уу? Саяхан энэ жил байхаа тийм ээ. Тайландд болсон байлаа нөө өсвөрийн тэмцээнд бас гадаадад ажиллаж амьдардаг өсвөрийн тамирчдаас бас ирж оролцоод бас сайхан амжилт үзүүлж байсан мэдээлэлүүд гараад байсан. Тийм өсвөрийн тэмцээнд манай Монголоос маш олон бүрэлдэхүүний тамирчтай, тасалжуулагчтай явсан. Тэгээд нийт бол одоо алтан медалийн тоо, мөнгөн медалийн тоо, хүрэл медалийн тоо гээд маш олон медальтай ирсэн байгаа. Бокс дүүр ирсэн. Тэгээд ингээд одоо өсвөрийн үеийн том тэмцээн, нээлттэй тэмцээнд бид нар оролцоод манай өсвөрийн үеийнхэн маань бас медаль авах боломжтой олон улсын тэмцээнтэй нээлттэй тэмцээнд тухайн тэмцээнд бол Таиландын нээлттэй тэмцээн гэж байгаа боловч нийт 10 гаруй улсын тамирчид маань орсон. Нийт 1000 гаруй тамирчид оролцсон том тэмцээн болсон учраас манай тамирчид өсвөрийн үеийнхэн ч гэсэн маань маш өндөр амжилттай, өндөр хөгжилтэй явж байгаа гэдгийг бас бид нар тэндээс харах боломжтой байсан. За баярлалаа. Тэмцээний тайм нэвтрүүлгийн цаг дуусж байна. Би Aquatics клубын тамирчид баяр хүргэе, дэмүүл дасгалжуулагчтай баяр хүргэе, Монгол Улсын спорт сонирхолтой холбооны нийт тамирчид дасгалжуулагчтай шинэ оны ментургээд амжилт хүсье. Маш их баярлалаа. Нийт дасгалжуулагч болон усан спортын үздэг сонирхдаг та бүхэндээ бас маш их баярлалаа. Нийт та бүхэндээ шинэ оноо сайхан өгтараа гэж хэлмээр байна. За эрхэм үзэгч та бүхэндээ Будапешт 2024 усан сэлэлтийн 25 м-ийн бассейны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс бэлтгэсэн тайм нэвтрүүлгээ төлөвлөлөө. За спорт таны амралтанд нэвтрүүлгийн дараагийн шинэ дугаараар дахин уулзтлаа. Баяртай.